Дан та 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 та. Дан та 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 та. Дан 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 дан. Альмас Movie Guide. Хүүшээ юу байна? Тэнгэр бүрхэл онцгой байна тий. Цаан ч Холливуд Монгол гээд фестивалаар 5 сарын 1-ээс 5 сарын 7-ны оронд баахан Холливуудын кинодууд ирж байгаа бах. Тэрэн донд нь Apocalypse гэдэг нэг тасарсан киноны гол дүрийн жүжигчин залуу Rudy Youngblood-аас ирэх юм байна лээ шүү. Холливуудын оддуудтай нүүр тулж уулзах алтан боломж алдахгүй байгаа үстэй. За тэр яах вэ? Өнөөдрийн ярих кино маань Apocalypse. Ширэнгэн ойд ширэлцэн үстэй нүцгэн шалтан маяачуудын нэг омог амар тайван амьдрал суудаг байж л тээ. Гол дүрийн мань залуу омгийн ахлагчийнхөө боссуудын босс Ирвсийн савар. Түүний тогооны хүн жирмэ бас нэг зээрнцгтэй. Омгийнхан олноороо бултаараа бүгдээрээ ан хийж өдрийн хоолой залхуулдаг байсан уулна. Тэгс нэг өдөр зэрлэг хаагнал хувь хүртэж байсан чинь гинт нэг өөр омгийн зэрлэгүүд ирэл. Хүү янда. Мажи танаа нутгаар дайраад гарчи. Амьдрал айр хэцүү авгаа өгөхөд дуурлаа шинэ газар болоо шавар байшингаа барь. Зүгээр өстэй. Гэлтэгдэг. Манай хүн ч хар гэртэй хаан, бор гэртэй богд царайлаад сууж байсан чинь унтчихжээ. Тэгэл зүүдэндээ нөгөө дайраад гарч хамаа гэдсэн бор тураалтаа нөхөр зүрхээ барьцсан. Цээжээ хүлүүлсэн цогт гэж ингээл хар дараал сэрдгийн. Ирвсийн саварч зүүдээ тайлал сууж байсан чинь тэр тэндэг нохоо уцаал манер байдлыг үүдэж байгаа гадарлал гайхуул зогсчихсэн чинь гал барьсан гадны хүн харагдтiin байгаа зү тий. Эхнэр хүүхдээ сэрэгэл эргээд харсан чинь хаа сайгүй гал тавиад хамаг омгийг алж талаад хүлж явахыг хараад эхнэр хүүхдээ худагт нуучаад нөгөө хэдтэй чинь үзэж тарж үсэрч наалдаад эсрэг талын нэг баач гэдэг ан ман үзэлцэл алдгийн даван дээр араасаа батруулчихдаг. Аргаа бараал аврал ирэл. Аава хүүгээ уучлаарай гэсэн чинь алуулах шахсан ба шаранда аавыг нүдэн дээр наалжчихдаг. Манай Ирвсийн савар хүзүүгээ холбуулад хүний нутгийг зорно чаус. Замдаа зүгээр байхгүй. Хавцлаас унж өхөнгөө алдаад, хуурай модон дарагдах шахаад, арай гэж ам гарч гэлдэрч байтал тахалд нэрвэгцэн танаршин явхан. Та нарт хэлчихье. Тамлаж зовоосныхоо хариуд там руу явна. Та нар харанхуй өдрөөс айжав. Хар Ирвсээс сэргэл гэдгийг явсаар хүрэх газар аач хурж хүний нутгийг үзэж явтал тэр газар нь байрлагчтай, наймаачтай юу тэтний омог хамаагүй хөгжсөн хот үйдгийн. Даанч тэр хотынх нь олзлсон юмсээ боол болгож зараад омогтой ирчүүдийг нь тахил болгож өргөдгийн гинэ. Манай хэдийг бас цэнхрээр будаад цамхаг дээр гаргаад гиз дотрыг нь хүлж зүрхийг нь суглаад толгойг нь цавчаад хөл бөмбөг тоглоод тасарсан биеийг нь шатаар өнхрүүлэн гэдгийг Ирвсийн саврын ээлжирч яг хутгаа далааж байтал нар хэртчихдэг. Босс бөөнд гарч ирэл харанхуй нөмөрч хоолндоо цацсан гинэ. Бурхан. Өргөл болох хүмүүсийг өнөдөр дөршөө гэл. Нөгөө хэдий чи арын хашаанд аваачил. За, хоёроо гүгэрээ. Чадвал амьд гарч гэртээ хараарай гэж хэлчихэл араас нь сум тавиад жад шидэд амар заяаг нь үзүүлдэгвэ бүр. Ирвсийн саврын ээлж болж сүүхэ гаргаж баруун зүүн тишээ солбиж хүүгэл яг барайн төрдгийн даван дээр араас нь нэг сум дүрж орж ирэл. Манай хүн газарт өнгөрч унаад нөгөө талын бачгаа дуусгах гэж байтал найз нь тусалж гү анда зүгт гэдээ. Тэгэл манер зүгтаал нэг модон дээр гарцсан амьсгаа таарна угтчихтэл нөгөө хэдийнх нь нуруунд дээр цусан туслаад модон дээр байна гэд мэдчихтий. Манай хүн да баригчлаа гэл байжсэн чинь яг хажууд нь Ирвс архирдаг. Сүсээ задлаагаад юу тэр хөөгдөж нуугдах умгүй усан болчих зүгтдгийг багцдаг. Нөгөө Ирвс чи хойноос нь хөөж байсан зэрлэгүүдийн нэгийг хоп гэл идчихэл үлдсэн зэрлэгүүд нь ирээд алчдаг. Манай залуу зүгтж байгаад хөрхрэнээс өсөрч эрэг дээр гарангуутай. Намайг бэлээ гэл далчгансан чинь нөгөө хідэн бас араас нь үсэрчдэг юм да. Савар маань сордог шаврын чигдээд үхтгэхийн даван дээр эхнэр хүүхдээ бодон мацаал айв гардаг. Гарч ирэнгүүтээ гинт тухай орол. Би бол Ирвсийн савар. Энэ бол миний дош. Би унаас ч яахгүй. гэж өөрийгөө заригжуулаад бүгдийг нь өөрийн гараар батрал эхнэр хөөхтэй ходгоос гаргаал хоёр дахь үрийн зулаагаа өнөрлөж амар сайхандаа жаргадаг юм да. Эх 7 хоног чинь киногоор уулзтлаа. Bye.